За сайн байцгаана уу? За өдрийн мэнд. За өнөөдөр ажлын гэрээний тухай хэлж жоохон ярилцъя. За бүгд найрамдах Чех улсад одоо ер нь Европ руу гарыг гэсэн сонирхолтой хүмүүсийн тоо багасаагүй. Ажлын гэрээгээр гарч байгаа хүмүүс нилээдгүй байна. Тийм учраас одоо олон нийтийн сүлжээгээр буюу Facebook, Instagram одоо голцоо Facebook-ээр л байдаг л да. Янз бүрийн зарууд байгаа зөндөө харагддаг. Тэ Европ руу гаргана, Чех руу гаргана, Польш бүртгэж байна ч гэдэг юм уу те янз бүрийн зарууд бол нэлээдгүй харагдаж байдаг. За өнөөдрийнхээ лайвыг чинь та нартаа өөртөө ямар боломж, ямар ажил бүртгэж байгаа тухай энэ лайвын эцэст ярьж өгөх. Тэрний өмнө одоо юунд анхаарах ёстой? Яг ажлын гэрээ сонирхож байгаа хүмүүс яг ямар юмд анхаарах ёстойг би таад те бас мэдж байгаа зүйлээ бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Тий. Нийлээд сүүлийн үед бас чатаар ч уцаарч гэсэн асуудаг би одоо бүртгүүлээд бас удаж байна. Одоо хүртэл сарин нэрээгүй одоо хүртэл ингээд жил гарan болчлоо. Одоо ингээд баг 2 жил болж байна. Мөнгөд нүгрэг авч чадахгүй байна. Эдгээр гэсэн ийм лойрдулсан асуудлууд гардаг юм байна. За тийм болохоор та хэдэд маань бас сэрэмжлүүлэх маягаар энэ тухайгаа эхлээд яриад өгье гэж бодож байна. За нэгдүгээр ажлын гэрээнд бүртгүүлж байгаа улсууд бол ерөнхийд нь юунд анхаарах юм гэхлээр манайхан чинь монголчууд ерөнхийдөө виз яг гарах уугүй юу гэдэг дээр айгүй их фокуслдог. За ерөөсөө явж л байвал тэр цаана очоод ямар байх уу? Эсвэл одоо ажлын гэрээ гэж юм уу хаана юу хийхээ ч юм уу одоо тэр тал дээр жоохон арай бага асууж ерөнхийдөө виз байх гарах уугүй юу гэдэг дээр асуудаг. За тэгэхээр та нар маань бүртгүүлж байгаа хүмүүстэй хамгийн гол нь зөвхөн виз найдвартай гарах уугүй юу гэдэг асуухаас гадна өөр оронд ажиллаж исэн тухайга заавал мэдэгдэх ёстой. Энийг бүртгэж байгаа улсууд бас заавал асуух нь зөв бах. Яг гэвэл энийг асуугаагүйгээс болж виз татгалцсан нөхцлүүд бол бас мэрсээр гардаг. За түүнээсээ болоод нөгөө чи бидээ хүрдэг. Тийм ээ? Чи найдвартай виз гаргаж өгнө гэсэн яасан гэсэн асуудал гардаг. За тэгээд мөнгө төгрөгөө нааш чааш нь болох асуудал гардаг. Тийм учраас одоо ер нь Чех улсын визэнд ороход одоо та магадгүй Солонгосод 3-аас одоо ажиллаж байсан, удаан хугацаагаар ажиллаж байсан, магадгүй Америкт ч юм уу эсвэл Шведэд ч юм уу ажиллаж агаад эх орондоо буцаад ирсэн нөхцөл тийм ээ ямар нөхцлөөр та буцаж ирсэн гэдэг энэ бол бас их чухал үзүүлэлт энийг болоод байгаа. Сүүлийн үед бол Чехэд бол ерөнхийдөө бол нэг баримтлагадаад ирсэн ч юм уу эсвэл одоо шүүх сэргийлэхээр орсон эсвэл арх согтуурлын ундаа уужгаад машин тэргэнд аваар осол гаргасан одоо тийм нөхцөл байх юм бол танд бол Чехийн виз гарахгүй байх магадлал маш өндөр шүү. Тэг ер нь бол гарахгүй л гэж ойлгох хэрэгтэй. Та ялангуяа Шенгений оронд та ажиллаж хагаад янз бүрийн асуудал болоод буцаад түрээд ирсэн болвол одоо Шенгений ямар ч оронд бие биендээ мэдээллийн системээрээ мэдээлэл солилцох бүрэн боломжтой болцсон учраас чи Чехэд тийм асуудал гарчаад яагаад Шведийн виз хүсэж байгаа гэсэн мэд тэр бол ерөөсөө өлхөн. Тийм болохоор энэ дээр хэдүүлээ бас анхаарч бүртгүүлэхээс өмнө заавал өөрийнхөө үнэн бот байдлыг тэр бүртгэж байгаа хүндээ мэдээлэх нь маш их зөв зүйтэй байдаг шүү. За тэрвээ тэр хүн чинь болноо яг ийм тохиолдлоор ингээд хүмүүс гарчдаг. Тань шиг юм нөхцөл байсан гэх юм бол одоо тэгэл таны л сонголт, таны шийдвэр. Тий. Магадгүй бүртгэж байгаа хүн чинь энэ тухайгаа сайн мэдэхгүй байж болно шүү дээ. Тий. За тэгээд гэмт хэрэг зөрчлийн лавлагааны бичиг гэдэг чинь бас их чухал байдаг. Тэгэхээр тэрийг чинь заавал одоо жишээлбэл Солонгост ажиллаж ирсэн бол Шведд ажиллаж ирсэн бол заавал авдаг. Одоо Чех хэл чинь энэ мэдээллийг авдаг болоод байгаа. Аваад одоо ерөнхийдөө нэг жил гарan болчихлоо шүү дээ. Тэгээ рестрестүү гэж авдаг. Словакт ажиллаж исэн хүнээс рестрестиг аваад чи Словакаас ингээд ийм асуудалтай байсан болоод байсан юм бэ. Тийм учраас таны гэмт хэрэг зөрчлийн лавлагаа чинь ингээд татвал зөрчилтэй гэд гараад ирсэн учраас тань Чехийн виз олгохгүй байх магадлал байна л гэсэн үг. За энэ дээрээ та хэд маань бас анхаарах ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар цагдаа шүүхэд одоо байцаагдаж байгаа одоо эх орондоо байцаагдж байгаагаа бас хэлдэггүй ийм асуудлууд бас байдаг юм байна. За жишээлбэл одоо зодон зохионы хэрэг, хүн амны хэрэг одоо ч арайч хүн амны хэрэгтэй хүн ер нь их ажлын гэрээ хөдөлтөд явахгүй байх л да мэдээж хэрэг. Ерөнхийдөө бол танхай, хулгай, луур одоо тийм эдийн хөлийн хорио тавигдсан ийм хүмүүс байгаагаа бүртгэж байгаа хүндээ ерөөсөө хэлэхгүй байх магадлал өндөр байдаг.
Тэгэхээр энэ тухайга бас нуулгүй хэлэх хэрэгтэй. Тий. Бас тэгэхээр хэрэгт холбогдож байгаагаа тэгэл одоо ямар аргаар ч хийдгийн гэмт хэрэг зөрчилгүүл авлагаагүй одоо шүүхийн шийдвэр гараагүй байгаа цагт магадгүй та гэмт хэрэгт холбогдтоогүй гэсэн л авлагаа гараад ирдэг. Тэрийг орчуулад өгчдөг. Тэгээ эсвэл англи хэл дээр нь авчдаг. Гэтэл яг Чехийн виз дарах болохоор Чехийн виз гарахгүй бол таны тэр чинь татгалзах бас шалтгаан болох бас үндэс байна. Тий. Яг нөгөө виз шалгаж явах процесс шүүхийн шийдвэр гараад ирдэг. Тий. Тийм учраас та ямарваа нэг хэрэгт холбогдож байгаа, байцаагдж байгаа, ямарваа нэгэнд орооцолдож байгаа, одоо гэрчийн этгээд дээр оролцож байгаа ч гэдэг юм. Тийм байхan бол ер нь энийгээ дуусны дараа л бүртгүүлсэн хамгийн зөв зүйтэй юм байна гэж ингэж ойлгож байгаа. За 3 дугаарт хамгийн гол нь та ерөөсөө бүртгүүлэхдээ бол ер нь рестриктивтэйгээ заавал шалгах хэрэгтэй. Тэг ямар оронд хаан байсан, юу хийжсэн. За Чехээс 3 дахь нөхцөл нь Чехээс та ирээд одоо 2 жилийн, 3 жилийн заказ даруулаад одоо 20 50-аад хүрээд ирсэн бол тэр хугацаагаа дуусны дараа өргөдлөө өгсөн их зүйтэй. За Йомын байгууллагаас бол хэрвээ зөндөө буцаж ирсэн улсууд зөндөө байдаг. Тусламжийн байгууллагаар онгоцны зарлаа даалгаад ингээд Монголд эх орондоо ирж гисэн байдаг. Гэтэл Йомын байгууллага бол та нарт зах хэмжээний бас нэг захиа өгсөн байдаг шүү дээ, тэ. Зардлын төдөн хувийн төлөгч гэдэг юм уу, эсвэл бүр ямар ч захиа аваагүй хүн сууч байдаг. Ерөнхийдөө хэрвээ тийм байгаа болвол тэрийгээ тэр тооцоо моцохоо дуусныхаа дараа визэндээ орох нь зөв зүйтэй байгаа шүү. За дараагийн нэг ярих асуудал бол дундын зуучлагч гэж юг хэлээд байгаа юм бэ? Энэ одоо энэ зуучлагч хийх эрхтэй юм уу, ирэхгүй юм уу гэдэг асуудлыг маш их асуудаг. За ер нь дундын зуучлагч гэдэг бол хууль бас үйлчлэгээ бол биш юм гэж ингэж бичсэн байдаг. За тэгэхээр энэ тухай одоо Элчин сайдын яамны постн дээр ч бас харагдаж байсан. Зөв зүйтэй бичсэн байна лээ. Сайн дурын үндсэн дээр одоо харилцан тохирч зөвшөлдсөнийг л эцэст одоо гэрээндээ бүртгүүлж, тийм ээ, баримт бичиг баримтаа өгдөг, өөрийнхөө хувийн мэдээллийг цаад хүндээ өгдөг, компани руугаа явуулдаг, Чех рүү очиж ингээд хөдөлмөрийн товчоогоор орж одоо ажлын гэрээмээрээ тухайн компанид бүх мэдээллүүд чинь очдог гэсэн үг. За тэгэхээр дундын зуучлагч гэдэг асуудлыг бол Чех Монголын хооронд бол одоо ажлын гэрээнд одоо Монгол хүн бүртгүүлснээс хойш л одоо ерөөсөө энэ олон жил 30 гаруй жил бол одоо энэ хэвээрээ байгаа нь л үнэн. Энэ дээр бол ер нь одоогийн нөхцөл байдал дээр бол ерөнхийдөө бол Чехийн элчин сайдын яамнаас ч юм уу, эсвэл гадаад явдын яамнаас ч юм уу янз бүрийн арга сэтэж туршиж үзэж байгаа боловч өнөөдөртөө бол ямар ч тийм арга хэмжээ авах чадагдаагүй асуудал байгаа. Яагаад гэвэл ихэнх нь Монголоос очиж байгаа хүмүүс маань ерөөсөө нэгдүгээр Чех хэлний хуулийг мэдэхгүй, ажлын гэрээг мэдэхгүй. За гэрээг яг сайдаар ороод ингээд бүртгүүлээд албан ёсны сайдд ингээд ажлын гэрээнд хөдөлмөрийн товчооны мэдээллийг аваад эдэргээл агент праци гэл нэг ийм сайтуудыг тавиад л өгдөг юм билээ манайхан. Тэр ямар ч нэмэргүй хэлгүй хүн дээр нь англи хэлгүй, чех хэлгүй хүмүүс бол энийг бие даагаад ажлын гэрээ гаргана гэдэг бол маш хүндрэлтэй асуудлын нэг байгаад байна. Өнөөдөртөө бол ямар ч тийм үр дүн сайн хүрч чадахгүй байгаа. Тийм учраас одоо энэ зуучлагч гэх буюу одоо тухайн Чехийн компаниуд бол яалтчгүй өөрсдөө өөрийнхөө хүний нөөцийн ажилтан одоо үнэхээр Чех хэлээ мэддэг тийм хүнээ гараа дамжуулж ажилчид авах асуудлыг л голцоо одоо 80% нь хийж байгаа. Тий. За хүний нөөцийн ажилтнууд нар хэрвээ ажиллаж байгаа хүн Монголоос гэрээ гаргах юм бол тэр хүн бол компаниас цалин авч байгаа хүн бол зуучлалын мөнгө буюу одоо тийм дундын зуучлагчийн хөлсийг бол хувь хүнээс бол авах ёсгүй гэж боддог. Тэр бол угаасаа ч тийм байх ёстой. Тэр хүн цалингаа авч байгаа юм чинь давхар хувь хүнээс бол зуучлалын мөнгө авах ч юм уу одоо тийм асуудлыг хийх бол уул нь бол хуулиараа хориотой байдаг. Хэрвээ тийм тухайн компанитай тухайн компани үндсэн ажилч нар ажилдаггүй тий зүгээр тохиролцоод одоо Монголоос би төчнө хүн олъё тий одоо тийм гэрээ одоо тохиролцооны журмаар үндсэн ажилч нь биш хүмүүс дундын зуршлагчийг хөл хийх бүр боломжтой гэвэл боломжтой. Хэл усаа мэдээ олон жил болцсон одоо манитийн юмнууд бол зөндөл байдаг шүү дээ тий. Тэгтээ энэ дээр бол компаниас бол ямар ч одоо урамшил зуучлал авдаггүй л хүмүүс ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь өөрийнхөө замын зардлыг, өөрийнхөө орчуулгын мөнгийг, өөрийнхөө
тэр олж байгаа үйлдвэрүүдтэй уулзж байгаа хүний нөөцтэй бүх юмаа зохицуулж байгаа дотор байр олоход нь тусалж байгаа ихэнх байр үйлдвэрүүд бол дотор байр гэж байдаггүй. Тийм учраас гадуур байр хайх компанид одоо Монгол ажилчин аваачхад нь тусалж байгаа ажил өстөв маш үнцэнтэй ажлыг үнэхээр хийгддэг. Тэгэхээр энд бол орчуулагч гэж явуулж байгаа тийм хүмүүс магадгүй ихэнх нь л одоо тамгаггүй орчуулагч нар болцоо байгаа ч тийм чинь одоо тамхтай орчуулагчулж хийхэд бол үнэхээр ховор байгаа. Маш цөм байгаа. Сая одоо бас ингээд шалгалт шүлэг болоод тэдний маань тоо бас цөөрөөд л зарим нь шалгалтаа өгөөгүй л тамгаа баталгаажуулаагүй л явж л байна. Тийм болохоор хэл усаа сурцсан одоо 20-30 жил болсон улсууд бол байгаа л да. Эдгээр маань одоо Монгол ажилчтай хийхэд очиход нь бол үнэхээр одоо сайн муу хэлүүлэн барин энэ дээр тус тийм болоод явж л байгаа. Энэ бол ерөөсөө бичигдээгүй. Одоо бүгдээрээ л мэдж байгаа энэ тухай. Тий. За тэгээд энэ дээр юу анхаарах ёстой гэхээр үнэхээр та дундын зуршлагчаар зуршлуулж наримдах Чех улсын ажлын гэрээгээр ингээд бүртгүүлээд явж байгаа бол тэр хүндээ бол та мөнгө төгрөг авч өгүүлэх гэдэг ийм асуудал гарах юм бол заавал дансаар одоо мөнгө төгрөгийг өгөх. Эсвэл бидлэр өгч байгаа бол заавал одоо биднэр мөнгө төдөн төгрөг авч өгөлцлөө гэсэн одоо энэ нотороор баталсан одоо ийм л бичиг баримт өөртөө авч өгөх хэрэгтэй. Тий. Дансаар өгч байгаа бол угаасаа тэр хүнийх нь өөрийнх нь данс байх ёстой шүү. Өөрийнх нь данс байх ёстой. Тэрнээс аавын данс, ээжийн данс гэдэг нь дараа нь энэ Монголд ерөөсөө олддоггүй юм байл шүү гэдгийг л та хэдтэй би сэрэмжлүүлэх маягаар хэлье. Надад хүртэл тийм тохиолдол байсан. Би 10 баримтыг нэг хүнд өгөөд 10 хүний бичиг баримтыг өгөөд тэр хүн болвол надаас аавынхаа Монголд байгаа дансаар авсан боловч тэгэд одоо хүртэл холбоо байхгүй фэйсбүүкээ болгоклоод ингээд алгуулсан ийм түүх, ийм гашуун туршлага надад байгаа. Одоо хүртэл би тэр хүнээ хаана байгаа юм ч мэддэхгүй аавын данс нь аав нь ч одоо тэгээ буцаагаад зөөрөөд ингээд Чех яваад өгсөн одоо ийм асуудал байгаа. За тэгэхээр энэ дээрээ та хэд маань баримтжуулах, баталгаажуулах асуудал дээр хэрвээ дараа нь тийм мөнгө төгрөгийн лобби тус асуудал гарах юм бол энэ дээр бол маш одоо өөрийгөө хамгаалсан одоо ийм алхмуудыг хийж хаханд хэцүү зүгтэй. Тий. Хэрвээ тэр зуршлагж байгаа хүн чинь өөрийнхөө хувийн дансаар авч байгаа бол энэ чинь бол таны баталгаа бол. Тийм ээ. За ер нь бол мөнгө аваад ингээд намайг блоклчлоо гэсэн асуудал маш их гардаг учраас та нар бол энэ дээр юу их сайн их анхаарах уу гэхлээр шинэхэн нээсэн Facebook хаяг дээр голцоо их зарууд их тавьдаг юм билээ. Цоошин пэйж хуудас нийцсэн л ажилуулдаг юм билээ. За энэ дээр бол ерөөсөө маш олон коммент бичиж байгаа тэр нэг маш олон хамталттай юм байна. Ер нь их гой юм промо зурагтай юм байна. Энэ ерөөсө баттай байх. За тэгээд тэр зарууд нь хамгийн аюултай нь ерөөсө чех хэл сурах шаардлагагүй гэж бичиж байна. За цалин бол маш өндөр гэж бичиж байна. Нэг зар дээр бол юу гэнэ вэ? Одоо бүр зүгээр операторын ажилч одоо 45,000-аас дээш цалинтай гэж байх шиг 2,000 евротой цалинтай ажилт юм үйлдвэрийн ажил бол үнэхээр хэцүү шттэ. Тэр бол ерөөсөө бодит үннээс бас нэлээдгүй хол байна уу гэж харагдсан надад. За тэгэхээр яг магадгүй тийм ажил олсон чинь билүү. Тэгвэл та хэд маань бүртгэлд орж байгаа хүмүүс маань энэ дээр маш болгоомжтой, маш судалгаатайгаар хандах хэрэгтэй шүү. Та ялангуяа шинээр Facebook хаяг нээчихэл манай офис тэнд байдаг, энд байдаг гэдэг. За тэр офис дээр нь давхад очихлаар нэг сайхан шилэн офист сууж байдаг, бүртгэл авчдаг, танаас 5-10 цаас шиг авчдаг. Тэгээд эргээд холбогдохгүй болохоор нөгөө офис дээр нь очиход нүгөө явцсан байдаг. За фэйсбүүкээр нөгөө хүнтэйгээ ингээ холбогдохлоор таныг болгочихсон байдаг. Тэгэхээр ерөөсөө дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм л нөхцөл байдал ордог. Хитрхи гоё чамин хитрхи хямд одоо тийм нөхцөлд бол ер нь бүх юм хитрхи гэдэг сувг руугаа орохлоор л худлаа байж магадгүй гэдгийг л та нар бас болгоомжлох хэрэгтэй байх. Тий. Тэгэхээр та хэд маань энэ дээр одоо тэр фэйсбүүкийн хамталтыг үүсгэх тэр коммент бичгийг бол зүгээр л мөнгө өгөөл хийлгдэг болсон асуудал шүү дээ. Тий. Тэгэхээр энэ ч ихтэй хамтлт өндөртэй юм байна. Хиймэл хамталтыг бол үүсгэхэд маш амархан шүү дээ. Одоо би ч гэсэн одоо миний өнөөдөр 16,000 хүрэх гэж байхад би дээр нь минийхийг 60 болгоод өччих гэвэл би нэг хэдэн зоосоо өгөөл 60 болгочих чадна. Миний комментиг бүрээсээ амар их болгоод өччих гэх юм бол би мөнгө өгөөл гоё болгочихно. Тийм болцсон шүү дээ угаасаа. Тийм болохоор энэ дээр та хэдүүлээ аюу тийм хуурамч тийм аккаунтууд дээр их болгоомжтой хандаарай. Да ялангуяа зураг нь байхгүй. За зурганд чи тэгэхэд хэцүү нэг цэцэг навчны зураг эсвэл нэг өөр хүний зураг. Урчин 2 жилийн өмнө миний зургийг хүртэл наагаад ингээд гэрээнд бүртгэжсэн асуудал гарч ирсэн шүү дээ.
Тийм болохоор энэ дээр хэдүүлээ болгоомжтой хандхан зүйтэй шүү. За дараагийн асуудал тухайн бүртгэж байгаа хүний саналыг их бага доллар, евро нэгж байгаа. За энэ бол сайн бодсон нийцэст бүртгүүлэх хэрэгтэй. Энэ бол таны сонголт. Энэ бол таны сонголт. Тэгэхээр үнэхээр сайн дурын үндсэн дээр хоёр хүн ингээд би өөрийнхөө саналыг хэлнэ. Цаад хүн үнэхээр тэр санал та зөвшөөрч байгаа бол та бүртгүүл. Зөвшөөрөхгүй байгаа бол бүртгүүлэх шаардлагагүй. Түүнээс биш бүртгүүлчихэд өөрөө зөвшөөрчөөд дараа нь тэр хүн их авлаа, тэр хүн бага авлаа гэсэн асуулт яриаг бол хинч хүлийн зөвшөөрөхгүй. Энэ дээр бид нар бас өөрсдөө аюул сайн дүгнэлт хийх хэрэгтэй. За энэ бол ерөөс хэрэгс хэтэрсэн үнэтэй юм байна. Би энд бүртгүүлэхгүй би хамт бүртгэж байгаа хүнийг олъё, хай, эсвэл ах дүүгээ туслах нь үгүй юу гэдгийг судлаа. Өөр ажил судлаа гэж болно шүү дээ. Бүх сонголт та нарын гарт байгаа шүү. Тийм болохоор бүртгэж байгаа хүмүүс баггүй байгаа. Тэн дотроос л та хэд маш шүүж одоо тунгаах нэгэнд бүртгүүлээ заа зуу болцсон болвол араас нь олон юм гоншгондохгүй байх хэрэгтэй гэж ингэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр та нарын төлөө хинч цаг заваа зарцуулаад үнэгүй юм гэж хааж байхгүй. Өнөөдөр ястаа миний нэг таньдаг хүнээс агаар хүртэл үнэтэй болцсон. Ийм цаг. Японд агаар зарж л байна өнөөдөр. Тийм болохоор санал нийлэхгүй л байгаа бол болох хэрэгтэй. Өөр хүн судлах хэрэгтэй. Тийм ээ? Тэгэхээр та хэд маань энэ дээр ямар та нарыг хүчээр нүд амыг чинь боогоор чихий чинь бөглөөд насан туршаагүй хүнийг бид нар ажлын гэрээнд хүчээр бүртгэдэггүй юм шүү гэдгийг л анхаарах хэрэгтэй. Та сонголтоо харин зөв хийх хэрэгтэй, сайн судлах хэрэгтэй гэдгийг чинь анхаарал байгаа шүү. За дараагийн асуудал. Чехэд бүх зүйл үнэтэй, байр хоол Европод даатгалд явбал одоо өдрөөс өдөрт үнэтэй болж байна. Монгол ч гэсэн мөн адилхан. За энэ дээр бид нар юу анхаарах вэ гэхээр бид нар цалин л гэж яриад байгаа болохоос биш яг үнэн дээр тэр цалин гасаа байраа хэдийг төлөхийн, тог усаа хэдийг төлөхийн те инкаст нь төлөгдөг юм. Тэр байрныхын үнд нь тэр нь ордгийн юм уу мө гэсэн мэдээллүүдийг бол зах хэмжээний бүртгэж байгаа хүнээс авах нь бас зүйтэй байх. Ер нь бол та нар цалин чинь бол даатгал чинь төлөгддөг. Тийм ээ бохор цалингаа чинь даатгал нь төлөгдөн нийгмийн татвар чинь төлөгддөг гэдгийг бол мэдээд авчихад хэрэгтэй. Тэрнээс биш юм хийсвэр цалингаал за 1,000 евро гэдэг чинь за нэг 4 сая 200 л би авах юм байна. Ямар дажгүй цалин биш үү? Ер нь Монголд ингэж байж хахаар Чехэд очиод би 4 сая төгрөгийн цалинтай болчих юм байна гэдгийг ингээл хийсвэрээр бодоод баярлал ерөөсө явж нэг явахын төсөл байхад бас л энэ бол өрөөсгөл ойлголч. Яагаад гэж та нар очиод ер нь бол за ажил хийн цалин аавна гэтэл та нар маань очиод бас амьдралын төлөө очиж байгаа бас үр хүүхдээ татахын төлөө гэр бүлээ татах эхлээд эхнэр нь очиод нөхрөө татна тэр болгон чинь нэг хүний цалинд хаанч хүрэхгүй байдал зөндөө гардаг. Мөнгө чинь хүрэхгүй зөндөө татна. Нөгөө 1000 евро чинь хаанч хүрэхгүй. За тэгэхээр ерөөсөө их баг цалинтай ажиллаж би ингээл луйрдулж толготолчих амар худлаа яриад ийм цалин өгöd тахтай яад ингээл нөгөө нэг татврын хасаал нөгөө эрүүл мэндийн даатгалын хасаад ингээд ирэнгүүт нөгөө мөнгө чинь басаад л гэдэг. Тийм болохоор тооцоо судалгаатаа анхнаасаа цэгцтэй банк санхүүгээс одоо санхүүгийн сахилга батыг бол анхнаасаа очиод ялангуяа араасаа хүүхдээ эсвэл гэр бүлийн нэгтгэлэр хин нэгэ татгаж байгаа бол маш их одоо нэг ажил дээр тогтвор суршилтай тийм ээ ингэж одоо банк тэгэхэд одоо манайхан чи яваагүй байхдаа хүртэл чех одоо ажилтай л бол банкнд зээл өгдөг гэсэн үнэн үү гэж асууж байгаа шүү дээ. Барзаргааны очоогүй байхдаа л өрөнд орох тухайга бодож сууж байгаа ийм хүмүүс. Хүн юу бодон түүнийг л татна очоод өрөнд орно. Өрөний сүлжээнд байна. Эсвэл банкнаас зээл аваад Монголд байгаа үр зээлгээд дарыг гэсэн ийм бодолтой байгаад байгаа юм. Одоо бол тэгтээ Чехэд банкны зээл бол тийм амар олдох болсон шүү. Энэ бодлыг бол ерөнхийдөө Чехэд байгаа монголчууд нь бол би зөндөл зээл авсан авч болтгол юм байлээ гэсэн тийм нэг ухарлах сурчлагаа бол одоо бол дэмий байх шүү л гэж ингэж би зөвлөх байна. Тий. Яагаад гэвэл сүүлийн үеийн хүмүүс маань одоо нөгөө нэг зээл аваад хаяад ингээд яваад байсан болохоор банкуд маань монголчуудын рейтинг бол нэлээдгүй доошо байгаа. Тийм ээ. За тэгэхээр орлогоос авсан зарлага байж болохгүй. Тий. За дараагийн асуудал Европ руу гаргана гэсэн зараас их болгоомжлох хэрэгтэй гэж байна. За хил гайл шалгалт өнөөдөр бол миграшны асуудлаас болоод Европод ер нь улам чангарсан. За тэгэхээр эртээ фэйсбүүк дээр зөвхөн ямар ч үнээр хамаагүй намайг Европ руу гаргаад өгөх юм байна уу холбогдооч гэдэг нэг эмэгтэй ч юм ийм хүн зар битсэн байх. За тийм зар мерсэр байдаг юм байна. Хүн хэрвээ холбогдсон ч байсан гэсэн ийм
аргаар та нар Европ яваад хэрэггүй. Ерөөсөө болохгүй шүү. Юу гэсэн үг юм бэ? Ямар ч үнээр хамаагүй гадаад гаргаад өгөөч гэдэг чи юу гэсэн үг юм? Тэгвэл та тийм их мөнгөтэй юм бол Монголоос нэгдүгээрт явах шаардлага байна уу? Хоёрдугаар яг тэр мөнгөө хууль ёсны одоо гэрээгээр хууль ёсны одоо тэр дотоод явдлын зөвшөөрлөөр нь Монгол тэр Чехэд амьдрах тэр гадаадд амьдрахаар одоо бичиг баримтаа хөөцөлдсөн зөв шүү. Хизээч тийм одоо дээр үе чинь одоо яг нэг тийм хараар хилгайл даваад л одоо гол ус гатлаад ой модоор дамжаад ингээ явцдаг байсан бол одоо тийм нөхцөл байхгүй шүү. Хонгорууд минь хүүхдүүд минь тийм болчингүй юм бити хийгээрээ та зүгээр хил дээр баригдаал буцсан шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та юугаар хохирох вэ? Хамгийн айхтар юм чинь санхүү буюу тэгээд замдаа юу эс тохиолдох вэ? Эрсдэлтэй ийм алхам хийж хэрэгж болохгүй. За дараагийн асуудал. Орчуулга хийлгэхдээ та хэд маань янз бүрийн одоо орчуулагчийн төвд бол Улаанбаатар хот зөндөө байдаг. Ер нь Чехийн одоо гэрээнд орж байгаа. Чехийн одоо гэр бүлийн нэгтгэлд хүүхдээ юм уу гэр бүлийнхээ нэгнийг оруулж байгаа бол заавал Чехийн тамгатай орчуулагчаар орчуулж ийж тэр чинь хүчин төгөлдөр байдаг юм шүү. Тийм болохоор тамга тэмдэг нөгөө орчуулга хийнэ гэсэн Чехийн зөвшөөрлгүй орчуулагч нараар ерөөсөө бичиг баримт орчуулж болохгүй шүү. За үүнтэй адилхан дараагийн нэг асуудал бол Чехийн удаан хугацаагаар амьдрах гэж байгаа бол гэр бүлийн нэгтгэлээр очих гэж байгаа бол үр хүүхдээ татах гэж байгаа бол заавал Чехийн даатгал хийлгээрэй. Яг нэг урилгаар явж байгаа хүмүүс бол яг нэг өндөр настангуудыг одоо 70-аас дээш насны хүмүүс даатгал хийхэд Чехэд бол маш хэцүү буюу маш их үнэтэй. Тэгээд тэд нар ч нөгөө нэг айгүй эрсдэлтэй клиент гэж үздэг учраас одоо манайхан нэг номингоор номын даатгал ч юм уу тийм юм хийлгээд явж тэд нар ч угаасаа нэг юм 2 сар болоо буцхалсууд бол яг болж байгаа болохоос биш яг номын даатгал Чехэд бол очиад үйлчлэх үү гэвэл бас л очиж чадсантай асуудал. Тэр бол бүтчихгүй. Тийм болохоор та хэд мань заавал Чехийн даатгал хийлгэж явах нь хамгийн зөв зүйтэй. Бичиг баримтаа бүгдийг Чехийн тамгатай орчуулагчаар хийлгэн даатгалыг бол заавал Чехийн даатгалаар хийлгэж ингэж явж байгаарай. За Чехийн даатгалыг бол их чинь даатгалын асуудлыг үйлчлэгчтэйгээ холбогдоод зөвлөгөө авч болно. Ерөнхийдөө бол ажлын гэрээнд гарсан улсууд бол Чехийн даатгалын 2 сараар заавал хийхийг одоо шаардаад ингээд сүүлийн үед дандаа 2 сарын даатгал хийгдээд ингээд явж байгаа юм байна. Тий, даатгал хийх хүн байвал шууд холбогдоод хийлгэж байгаарай. За дараагийн асуудал. За юунд явхаас өмнө юунд анхаарах вэ гэхээр эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай хүмүүс мань та хэд мань эмчнэрээс англи хэл дээр одоо энэ хүн ийм удаан хугацаагаар ийм өвчтөй байсан. Одоо энэ дээр нь анхаарч одоо үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай ч гэдэг юм уу. Ер нь бол өөрийнхөө түүхийг аваад явах юм уу? Одоо цахимаар ч юм уу, мэйлэр ч юм уу одоо очиод өрхийн эмчтэй үзүүлж харуулах юмтай яваарай гэдгийг би удаа дараа та хэдтэй сануулж байсан. Тэгэхэд нэг эмчэд очиод би ийм өвчтэй байсан, ийм ууж байсан гэдэг ингээ харуулж үзүүлэх юм байхгүй. За нөгөө Чехийн чинь эмч нар одоо энэ одоо юу яриад байгаа юм бол яг тэгвэл анагаахын орчуулга гэдэг бол маш уч дутагдaltaй хийгддэг. Яг анагаахын дээр төгссөн хүн бол тэр болгон олдохгүй танарт. Тийм болохоор яг уужсэн эмнийх нэрсийг харуулах өвчнөө тэр мэрийг одоо сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Хүүхэд бол вакцины хийлгэсэн тухайга хүүхдийнхаа картыг авч явах тийм ээ. За тэгээд би та хэдтэй дандаа зөвлөдөг. Ерөнхийдөө Чехэд шүдний асуудал бол очир дугаар их хувийн эмнэлгүүд нь аюу үнэтэй шүд мөд хийлэх бол Монголдоо сайн хийлгээд ингээ явхаас өмнө шүднийхээ асуудлыг маш сайн цэгцэлжиж яваарай л гэдгийг дахин анхааруулад байгаа шүү. Тийм ээ. За энэ дээр энэ эрүүл мэндийн асуудал дээр нэг хэлэх заавалшгүй хэлэх ёстой нэг юм бол Чехийн ажлын гэрээнд бүртгүүлж байгаа охид бүсгүүчүүд минь ээ. Та хэд маань очичоод ерөөсөө ажилдаа ороогүй байхдаа жирэмсэн очиж хэрхэж болохгүй. За очсон хойноо 1 сар 2 сар болоогүй байхдаа жирэмсэн болчихж байна. Сүүлийн үед нөхөргүй бүсгүүчүүд маань жирэмсэн болж байгаа бас их таагүй мэдээ их байна. Тийм болох төр та хэд маань ер нь энэ ундаж хэвдэх тэр асуудлуудаа бас их цэгцтэй байлгаач гэдгийг хэлмээр байна. Тийм болохоор Монголоос явхдаа л хөлөө олдлоо та хэд маань нэг спираль тавиулж юм уу те ингэж бас өөрийгөө хамгаалж бас нэг юугаа мдээгүй байхдаа ажилчин докторгүй байгаа байхдаа ч юм уу
байр одоо тохихгүй байгаа нөхцөл, ажлаа сайн сураагүй байгаа нөхцөл, хүүхдийн асуудал бол хойшин тавих нь хамгийн зөв зүйтэй байдгийн шүү. Очсон хойноо бас нэг А, Б-гээ мэддэг, хаашаа явахаа мэддэг болцсон. Ажил нь доктортой, байр савтай, хань нөхөр нь ажил төрөлтэй байгаа цагт бол үр хүүхэд залуу хүмүүс гаргалгүй л яах вэ? Тэр бол боломжийн хүүхэд гаргахад бол чих орон маш сайхан орон. Тий. Сургууль цэцэрлэгийн асуудал шийдэгдэж байдаг газар. Тийм болохоор яарвал даарна гэдэг шиг ер нь ажилласаа халагдчих жирэмснээс ч болоод мэдэнгүүт үйлдвэр чинь халаа хийчих юм бол та даатгал гэдгийг бол даад давшгүй даатгал тоол Монголд буцаж Монголд иж төрөхөөс өөр одоо асуудал үүссэн шүү. Тий. За тэгэхээр та хэд маань энэ спираль тавуулах гэдэг асуудлыг октод минь бүсгүүчүүд минь энэ дээрээ маш сайн анхаараарай. Зорилгоо л аюу тодорхой болгох хэрэгтэй шүү дээ. Чехэд очиод за би 2 жилийн дараа хүүхэдтэй болно ч гэдэг юм уу, 3 жилийн дараа за би манайх одооны 2 охинтой ч нэг хүүтэй болно ч гэдэг юм уу, ингэж төвлөгөөтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй л наад захын хамгийн нэг залуутай танилцаад нөгөөдөгтөө унтаж хөвтөл ингээл хүүхэд болчих. Нөгөөх нь зан хувраад алга болоод өгдөг. Ингээд нэг хүүхэд эцэггүй хүүхэд тэврээд байвал бас эмэгтэй хүний нутаг зовхон л юм шүү дээ. Тийм биз дээ. Тэ. За энэ дээрээ та хэд маань бас анхаарна үз. За дараагийн асуудал бол бүртгүүлээд хэлээ сурах бол маш их чухал байна. За хэлээ сайн сураад яваараа гэхлээр хэрүүлэг сураад очдог ийм асуудал маш их хэрэгддэг. Тий. Хэрүүл бол танд эзэж сайн зүйлийг авчрахгүй. Тэрэнд орвол өдөр болгон одоо бүртгүүлсэн өдрөөс эхлээл 5-аас 10 үг чех үгийг цээжлээ. Чехэр л ярина шүү дээ. Голдуу. Англи хэлээр бол бүр жижиг Прагаал биш бол жижиг хотууд бол бас тэр болгон хүн ярихгүй. Тийм болохоор чех хэлийг маш сайн сураараа. Чех хэлийг сурахад бол орос хэлтэй бас хөө байдаг. Тэгээд би энэ чех хэлний шаардлагагүй гэж зар тавиад байгаа хүмүүст үнэхээр дургу хүрдэг. Чи тэр хүний өмнөөс очиод цагтаа сэргээл өвдөд зовхот чи хажууд нь байж орчуулгын хийж өгөх юм уу гэж асуумаар доор нь комент бичмэл санагддаг. Үгүй шүү, тийм байхгүй. Заавал та хэл сурна шүү дээ. Хүний Африкт очиод тэгээд монголоор яриад явдгүй үстэй тэрнтэй л адилхан шүү дээ. Тэгэхээр чин чехийн ажлын гэрээнд бүртгэн гэснээр доор нь чех хэл шаардлагагүй юу гэж байгаа юм болоо. Би ерөөсөө огт хүн аваач сураагүй хүн байна л гэж бодсон. Тэр зовлон үзээгүй хүн байна л гэж боддог. Тий. Хэлгүй хүн аваач хэцүү шүү дээ. Яг үүндээ хүн хараад ажлын гэрээнд хүн бүртгээд байгаа их л сайхан ажил юм шиг санагдавч энэ бол маш их хариуцлага, маш их хүнд, маш их стресстэй бас тийм амар ажил биш шүү дээ. Тийм амар ажил биш. Олон хүний янз янзын зан характертай олон аав ээжтэй эрхэлсэн хүмүүс очдог. Их нутагтаа жаргацсан хүмүүс. Жаргах гэснээс одоо бол ер нь хүний нутагт бид нар эх орондоо жаргаж мөнгө олдог бол хүний нутагт бол бид нар зовж мөнгө олдог гэдгийг ер нь ширүүхэн хэлэхэд бол өнөө өгшөө. Тий. Эх орондоо бид нар жаргаж мөнгө олдог шүү яг үнэндээ. Хүний нутагт бол бид нар зовж мөнгө олно. Энэний цаана бид нар маш их төвчээр гаргадаг. Маш их хүний эв дөөг олох гэж хичээдэг. Маш их хатуужил, маш их сахилга бат, маш их одоо тасан цогтох чадвараас ч шалтгаалж та тэр оронд амьдрч чадах уугүй юу гэдэг чинь ялгараад шалгараад ирдэг. Зүгээр та өөрөө чинь олоход харин ёстой жинхэнэ тусландаа харин нэг. Тий. Та хинбэ гэдгийг чинь зүгээр шууд гаргаад харна. За тэгээд иймэрхүү зүйлүүд бас мэдж байхад та хэд маань илүүдэхгүй. За одоо би чинь бол ерөнхийдөө бол миний хамтарч ажиллаж байгаа компани бол одоо хайрцаг подооны үйлдвэрт би бол хүний гэрээ гаргаж байгаа. За хүн бүртгэж байгаа, бүртгэл авч байгаа. За дээдл нь 45-аас 50 насны хүмүүс бол энэ бүртгэлд бол хамрагдаж болно. Их настай хүмүүс авчихлаар тэд нар очиод даралт ихслээ, хуулгаар өвдлөө, нуруу өвдлөө гэл тиймэрхүү асуудлууд байдаг. Бид нар ч угаасаа физиологийн байгалаас цаанаасаа ингээд хүн чинь ингээд нас яваад ирэхлээр ядардаг шүү дээ угаасаа. Залуучуудын хөлийг гүйцэхгүй болдог, нөгөөдөлөө гойх болдог. Одоо тиймэрхүү асуудлуудад тэгээд цаг агаар нь шал өөр байдаг болохоор настангуудаа бид нар ад үзэж байгаа юм биш. Ерөнхийдөө үйлдвэр цаанаасаа хараад энэ Монгол иймэрхүү насны улсууд ер нь ажил жоохон юу болчихдөг юм байна гэд дүгнжил ахш зэдэрч. Тэг ганц бодооны үйлдвэрч биш бүх үйлдвэрт адилхан. Тий. За тэгэхээр энэ үйлдвэр бол ер нь хэд 2 ээлжтэй ажилладаг, шөнийн ээлж гэж бол байхгүй. 8-аас 12 цаг ажиллана. За 8 цаг бол үндсэн 8 цагийн ажил, 12 цаг бол одоо түрүүч очисон хүмүүс маань бол илүү цаг хийж байна гэж та нар тооцоолох хэрэгтэй. Тэгээ илүү цагийнхаа нэмэгдлийг авна. Одоо манайхан ярих дуртарч улсын үйлдвэр юм уу гэдээ асуугаад байдаг.
Тэ улсын үйлдвэр гэж хэлж болох юм. Тэгтээ одоо улсын үйлдвэр гэж байхгүй л хувьд гарсан үйлдвэрүүд. Тэгтээ одоо түүхэндээ одоо 25-аас 26 жил оршин тогтнож байгаа ийм компани тий туршлагатай. Тэгээ ер нь бол энэ үйлдвэрт одоо манайхнаас надлан билет хүн оцсон, дөрөв очсон хүмүүс нь ажлаа солиогүй, ажлаа хийж байгаа, дотоортой хийж байгаа. Ажлыг хийх нөхцөл нь маш их дажгүй тийм үйлдвэр байна. За дотор байр одоо нөгөө дундын зуршигч маань дотор байр олж өгдөг. Тэр байрандаа бол нэг 160 евро төлөөд амьдардаг. Тий гэр бүлийн хүмүүс нэг өрөөнд байна. Тий тийм байранд бол байна. За тэгээд үйлдвэр бол өөрийн гэсэн өөрхийн одоо эмчтэй. Тэгтээ одоо дөрвөлээд очсон улсууд нь бол нэг өвчин цавлан хийх нь гайгүй байна. Тэг гайгүй байна. За үйлдвэрийн удирдлага бол маш боломжийн, маш их дажгүй хүмүүс байна. Хараад байхад. За цалин мөнгө бол нэг үйлдвэр яг ийм Чехийн, Европын одоо ийм Евро палета гэж байдаг тийм үйлдвэрүүд ерөнхийдөө бол 25-аас 32 мянган кроны цалин авдаг юм байна. Хийж байгаа ажил үргээсээ шалтгаалаад мэдээж хэрэг. За дунджаар манай монголчууд маань нэг 27 мянган цаас авах боломжтой байна. Тий. За тэгээд нэмэгдэл цалингаа аавна тийм ээ. Баярын нэмэгдэл ч юм уу тий. Тэгээд энэ чинь амралтын өдрүүдэд амарчж байна. Тий. За цалин бол сар болгоны 30-нд бууж байна. За тэгэхээр 8 сарын жишээлбэл за яг 8 сарын 10-нд ажилдаа орлого гэхэд 9 сарын 30-нд цалингаа авна. Тэгэхээр 1 сар бүтэн бараг 2 сар бүтэн ажиллаж цалиндаа залгана гэсэн үг. Тэгэхээр Монголоос очиж байгаа хүмүүс маань карманы мөнгөтэй явах хэрэгтэй, хоолны мөнгөтэй очих хэрэгтэй шүү л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тий. За тэгээд нэг энэ үйлдвэр маань саяхан шинэ сайхан салбартай боллоо. Тэгээд энэ шинэ салбартаа ажилчид авах одоо ийм сайхан боломж бидэрт гарлаа. Монголчуудаа арайжих ийм сайхан боломж гарлаа. Тэгэхээр энд нь одоо хүмүүс бүртгэж байна. Тий. За автомат шугамтай гэж байгаа. За тэгээд роботоор одоо хэвлээд тий гаргадаг банц бүрүүс хадаасыг одоо шуманд нь байршуулад ингээд үйлдвэрлэдэг ийм үйлдвэрүүд юм байна. Үйлдвэр бай. За энэ үйлдвэрт бол өдрийн хоол бол үнэгүй гэж байгаа. Тэгээд дунджаар ер нь ажилчид нь Монгол ажилчдыг бол ер нь үйлдвэрийн захиргаа маш их магтаж ажил сайн байна гэж хэлж байгаа учраас нэмж ер нь монгол хүн их авъя гэсэн юм асуудал гарсан. Тэгэхээр төрүүл затсан хүмүүс маань их дажгүй хүмүүс хүүхдүүд очижээ. Тэднэртэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний маань буйнд дараагийн хүмүүс угаасаа очдог. Эхний хүмүүс Монгол ажилчид авч байгаагүй эхний үйлдвэр дандаа их дампуу, арих уудаг, агсан тавьдаг, зодон зохион хийдэг ийм хүмүүс очихлаар дараагийн хүмүүсийг авахаа болчих бас юм хандлага байдаг шүү дээ, тий. Тэгэхээр та хэд маань очиод ажиллаж байгаа хүмүүсийн маань буйнд дараагийн хүүхдүүд бас очдөг юм шүү. За ер нь бол подооны үйлдвэр бол Чехэд бол маш их хөгжсөн салбарын нэг. Тэ олон одоо компанитай Европласт, Европалет чинь тэ Клаус, Тальпа, Форест гэх мэт одоо нэлээд олон том бие даасан компаниуд үйлдвэрлэдэг. Тэд нар чинь жилдээ 1 саяас 2 сая палетууд үйлдвэрлээд ганцхан Чехтэй хэрэглэх биш, экспортод маш их гаргадаг юм байна. Тий. За ийм үйлдвэр байна. За тэгээд та хэд маань хэрвээ сонирхч байвал хувь чатаар надтай холбогдорой. За одоогор би Монгол байгаа учраас та хэд маань Монгол дугаарыг бол чатаар авч болно. Ирээд уулзаж болно, танилцаж болно. Тий. За тий. За очсон хүмүүс маань яг үйлдвэр ерөнхийдөө Чехэд очиж байгаа монголчуудыг авч байгаа ганц монголч биш ер нь гадаадын ажилчид авч байгаа үйлдвэрүүд аль болохоор удаан доктор суршилтай авиацсан хүмүүсээ ажилуулахыг хичээдэг. За зарим үйлдвэрүүд бол 2 жилийн хатуу гэрээ хүртэл хийддэг. Тий. Тэгэхээр ерөнхийдөө очиод нэг 6 сар болоод ажлаа солиод ингээд явах юм бол үйлдвэрт ч ашиггүй бид нар монголчууд маань ч гэсэн одоо санхүү одоо дайвалзах, хэлбэлцэх тийм асуудал ер нь хаана айгүй ашиггүй байдаг юм шүү. Тийм болохоор нэг үйлдвэртэй даа ялангуяа хүүхдээ аваачж байгаа, даа ялангуяа банк санхүүгийн зээл авах гэж байгаа, даа ялангуяа эх орондоо байр орон сууц авах гэж байгаа ийм алсын бодолтой төлгөөтэй очсон хүүхдүүд маань бол нэг үйлдвэрээ маш доктор суршилтай ажиллаарай. Ажлаа сайн сурцсан байна тэд чинь тийм ээ. Тэгэл нүүдэл судал хийх болох юм бол мэдээж хэрэг тэгэл дараагийн ажилд ороход
завсар гарна, цалингуу 2 3 сар болно аюул те. За тэгээд нөгөө мөнгө төгрөг нь байрны мөнгөчгүй, хоолны ч мөнгөгүй болох ийм асуудал зөндөө гардаг. Тэгэхээр ажлаа солино гэдэг бол тийм амар хөнгөн шийддэг асуудал биш шүү. Энэ дээр та хэд маань уйлтаа суйртай хамтаж байгаарэ. Тийм. За хоёр дахь боломж нь юу вэ гэхээр барилгын салбарт надад бол боломж бас байна. Нэг барилгын компани нь бол Прага хотод байдаг. Тэгээд энэ компани бол хаана одоо захиалга байна? Одоо Борно Пилзенч гэдэг юм одоо ингээд явж одоо ажиллаа хийцгээдэг ийм компани байгаа. Нөгөөх нь болохоор Жамберг барилгын компани байна. Тэр бол яг тэр тухайн хотдоо барилга одоо компани одоо дотор байр нь бол яг нэг газараа байдаг. Иш тийшээ явдаггүй ийм компани байгаа. Барилгын. Тэгэхээр ийм хоёр боломж байгаа. Тэр Жамбергийнх нь байрных нь үнэ бол 5500 кроны билээ. Гэхдээ барилга ерөнхийдөө бол цалин бол гайгүй штэ. Бана бүжигийн донор ч гэсэн бас явсан дажгүй цалин мөнгө авдаг. Барилгын үнэлгээ бол сайн байгаа. Явандаа өшөө өсөж байх магадaltaй. Украинаас шалтгаалаад бас цалин мөнгө бол ер нь хүн цөөрөх тусам цалин жоохон нэмэгдэх магадлал үүсдэг гэдэг чигтэр би ярьсан шүү дээ. Тэр мэдийн одоо тэр давуу талууд биднэрт бас гарч магадгүй шүү. Тийм болохоор та хэд маань очсон хүмүүс нь ер нь яваад нэг үзчихээ, газар үзчихээ, ер нь хүний газар нэг чанараас нь суралцаад юм мэдээд үзээд бас бие даагаад ингээд ажиллаад амьдраад үзье гэсэн хүүхдүүд байгаа бол бүртгүүлээрээ бүртгүүлж болно. Тэрнээс ч одоо энд монголчууд барилгын компаниуд нь бас цалин мөнгө өгөх тал дээрээ бас жоохон хэцүү байдаг юм байна. Хэд тастаж өгдөг юм байна. Янз янзын шалтгаан байдаг юм байна. Тийм болохоор тэрнээс ч цалин бол бас 3 саяас 4 сая зарим 5 сая дөрвөн цалинтай компаниуд бол бас байна. Тэгэхээр явахгүй одоо хувь хүн өөрөө л шийдэх хэрэгтэй. Тэрнээс биш нэг аав ээжийн дарамт шахалтаар ч юм ах дүү нарын дарамт шахалтаар ч юм эсвэл чехэд байгаа ах дүү нь хүрээд ир чи энд л бай гэж ингээд нэг тиймэрхүү асуудлуудыг гаргадаг. Тэгээд оцсон хойно бол тэр болгон хажууд нь туслаад дэмжиж явна гэвэл худлаа шүү. Бүгдээрээ тустай амьдралтай бүгдээрээ л бас ажил хөрөл хийдэг болохоор таал өөрөө бие дааж тэндээ ажил хийж амьдрах болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хинт ч туслахгүй гэж тийм логиктэй л очих хэрэгтэй. Хинт ч туслах. Чи хинт ч өртөө биш. Хинт ч чамд өргөө хамгийн гол нь. Тийм ээ? Тий. За тэгээд бас нэг том анхаарах юм ер нь барилгын чиглэл ялангуяа дан ирчүүд байдаг газар бол аригтаар суудаг хүн бол ерөөсө битгий яваарай л гэж хэлээ да. Шал дэмий замын зардал болно. Шал дэмий очоод нэр хүндний асуудал болно. Компани захиргаатай зөрчил үүснэ. За тэгээд буцаад Монголд ирэх болно. Тэгээд нэг ажлаас ариг дарснаас болоод халагдсан бол нөгөө дараагийн ажил бол авахгүй байх магадлал өндөр. Тийм болохоор ер нь тэгээд цуг мөрөөрөө нэг ажил төрөл хийж байгаа хүмүүстэй нэг лай болоод ингээд байдаг хүмүүс тийшээ явуулмааргүй байна. Тийм. Тун явуулмааргүй байна. Ягаад гэвэл энэ ч наад шинээр цаад ч эх орны мөнээр гардаг болохоор үнэхээр нэг амьдралаа сайжруулээ, мөнгө төгрөгийн санхүүгийн бололцоотой болгоё, үр хүүхдээ нэг Европын сургууль суулгаад үзье, хүний нутагт нэг сайхан тайван стрессгүй амьдраад үзье гэсэн улсуудыг бол бид нар дэмжинэ. Тийм. Тэр энэ чинь бол мөнгөндөө ч биш. Ер нь бол бас нэг ийм асуудал байгаа шүү. Хүний нутагт хэцүү, гэхдээ боломж их байдаг. Гэхдээ та бүртгүүлэх гэж байгаа хүн болгон өөртөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ үгийг бол ерөөсөө бүр тархинаа маш сайн суулгах хэрэгтэй. Танаас маш их зүйл шалтгаална шүү. Тийм. Маш их зүйл шалтгаална. За тэгээд очоод нэг 90 сар байхад хэдүүлээ болно доо л гэж ингэж бодох хэрэгтэй. 15 мянган монгол өнөөдөр болоод ажил төрлөө залгуулад ажил хийгээд амьдраад үр хүүхдүүд цэцэрлэг сургуульд явуулаад эх орондоо байгаа аав ээжтэй ах дүүтэй ингээ нэмэр тус болоод ингээ байж байгаа ус зөндөл байна шүү дээ. Тий. Гэхэд очоод 3-4 сарч болохгүй буцаад ирдэг улсууд байна. Тэгэхээр гоо хүнээс шалтгаалж байгаа нь ойлгомжтой шүү дээ. За энэ удаа ийм зүйлийг та хэд ярьж өгье гэж бодлоо. Тэгээд та хэд маань нэгийг бодож хоёрыг тунгаанэц. Тэгээд ч хүний өөрийн бодлоо өөртөө зүг гэж ярьдаг шүү дээ. Тий. Та хэд маань энэ лайвыг шеэрлэх ёстой цаашаа гадагшаа гарыг гэсэн бодолтой байгаа хүмүүс ах トゥ хамаатай садан байгаа бол тэд рүүгээ шеэрлээд өгч болно. Та нарт амжилт хүсье. Баяр таа.